Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн баг нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд ажиллалаа. Гишүүд төлөөлөгчдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал олон жил нам зүтгэсэн залуусыг хэрхэн дэмжих талаар нэр дэвшигтээс тодрууллаа. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 83.4% эрсдэлтэй байгаа бол Баянзүрх дүүрэг 80% эрсдэлтэй буюу сонгуулийн ажилдаа идэвхтэй оролцож байна. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн чансааг шалгасан чухал асуултыг гишүүд дэмжигчид асууж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 108 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Дээрх иргэдийн хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ам асууж байна. Одоо нийгэм гэдэг чинь одоо бүх төвшний хүмүүсийг хамруулсан байдаг шүү дээ. Тэгэхэд одоо эдгээр хүмүүс маань орж чадахгүй байгаа нийгэмдээ. Тэгэхээр нийгэмд асуудал байгааз. Тийм болохоор эдгээр хүмүүсийн талаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар, боловсролын талаар ямар арга хэмжээ авахыг зорж байна ерөнхийдөө. Энэ залуучуудынхаа төлөө янз бүрийн арга хэмжээ, тэднийгээ хөгжүүлэх, энэ идэвхжүүлэх, энэ тал дээр нь тэднийхээ амьдралыг ажил хөдөлмөр эрхлэлт энэ тал дээр нь илүү их анхаарч байгаа ч гэж би одоо нэр дэвшигчнаасаа хүсэж байна. Хамгийн энгийн жишээ бол хараагуучдын холбоон дээр би жил болгон байнга очдог, нүдэ боож лекц уншдаг. Тэгэхээр өөрөө хараагүй болж байгаа лекц уншна гэсэн тийм ойлголтоор нүдэ боосон лекцийг 2009 оноос эхлээд уншиж байгаа. За тусгай 29 дэх сургуулийн хүүхдүүд дээр бид нар бол 2006 оноос хойш байнга очдог. Энэ зун бас очсон. Иймэрхүү зүгээр үйл ажиллагаануудыг хийдэг. Гэхдээ зүгээр юм тийм нэг унтаа уулзаад уучраад нэг удаа сэтгэлийг нь дэвтэн гэхээс илүүтэйгээр яаж энэ хүмүүсийг том утгаар нь нийгэмд бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал маш чухал байгаа. Өнөөдөр намын гишүүд маань бид нэгээд 10 жилийн намдаа зарцуулсан хэрнээ өнөөдөр өөрийгөө шударгаар боддоор үлдэж чадаагүй гэж үзэж байгаа залуучууд бидэд бол маш их олон байж байгаа. Сонгуулийн үеэр нойр хоолгүй, хагастай сайн гэж байхгүй, амралт гэж байхгүйгээр бүр өөрийн нэр хүндээ золиостоод ах トゥ хамаатан садан ардын намын гишүүн байсан ч гэсэн тэр хүмүүсээс ялгуурлан гадуурхагдсан ч гэсэн төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилгүй болж магадгүй гэж бодож байгаа ч гэсэн маш их олон залуучууд бид нэр хүндээ цаг хугацаагаа хөрөнгө мөнгөө зориулаад энэ ардсан намын төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр энэ залуучууд болгоныг бид бас шударгаар үлддэг тэр үлгэний системийг бол оруулах. Харин нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргуунд өрсөлдөгчдөөс дүүрэх хороодын гишүүдийг яаж идэвхжүүлэх талаар тодрууллаа. Дүүргүүдийн оролцоо их сул байдаг. За тэгээд тэнд нэг одоо нэг удирдлагын зөвлөж гэдэг юм уу, за тэргүүлэгчдгээд нэг хэдэн хүмүүс суугаад ажил шийдээд байгаа мэт боловч яг дүүргүүд рүү орж ажилддаг. Тэгэхээр энэ 9 дүүргийнхаа оролцоог яаж хангаж ажиллах вэ гэж асуув. Оролцоороо өөртөө хамт идэвхтэй байгаад цугтаа яваарай. Мөн нийслэлтэй бодлогын түвшинд ямар юм хамт хэрэгжүүлмээр байна. Саналаа та бүхэн заавал гаргаж өгөөрэй. Тэгэхээр ялсан Баянзүрхийг ялагдсан баг хангаатай бас нэг дүүрэгтэй. Ялсан Сүхбаатарыг ялагдсан Налахтай бас нэг газартай гэдэг юм. Ялсан Баянголыг сонгон харилантай гэдэг юм. Ингээд тэнцвүүлсэн байдлаар аль альныхын туршлагын нэг нэгнтэй хуваалцах юм бүтцийг л хийж хэрэгтэй. Тэгэхээр 152 хороогоо дундч хэлбэрээр байгуулад хороо болгоны оролцоо, залуучуудын оролцоог хэрхэн одоо шат шатанд нь нэмэгдүүлэх үү гэдэг чинь хамгийн том бодлого. Шат шатандаа нэмэгдсэн тохиолдолд ардсан залуучдын холбоо бол айх юм байхгүй. 20 оноос ерөөс айгаад их юм байхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөр танилцуулт дууслаа. Харин ардчилсан залуучдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид баруун 3 аймгийн гишүүд төлөөлөгчтэйгээ уулзах төлөвлөгөөтэй байгаа байна.